Тэгштэй. За тэгэхээр бид бол санхүү эдийн засгийн техникийн бас эрхлэгчтэй уулзж байна. За тэгэхээр та техникийн одоо танай техникийн онцлог энэ жил танай техник хэвчнээ одоо оюутан төгсөж чадж байна. Энэ жил бас хэвчнээ хүүхэдтэй эсвэж авах. За тэр талаар асууж байна. За манайх санхүү эдийн засгийн техникийн зөвлөнийг таймлах шиг гэдэг. За манай техник санхүү банк даатгалсан хоёр төлөвлөгөөг хийдэг байгаа. За санхүү банк төлбөрийн онцлог гэх юм бол манай санхүү банк төлбөрөөр очоод нэг жил суралцж байгаа. Санхүү банк төлбөрөөр сонгоод оюутан авах гэсэн бол хоёрдугаар курсээс яг санхүү менежментийн чиглэлээр сурах уу, даатгал банкны менежментээр сурах уу, төрийн санхүүгээр сурах уу хоёул өөрөө бас сонгодог байгаа. Энэ ямар даваа талтай нэхэр оюутан болоод 1-2 жил сурчаад тэгээд цаашаа бид нар аль чиглэлээрээ яваад илүү зах зээл дээр боломж байна. Би аль чиглэлээрээ яваад илүү амжилт харах уу хоёул өөрөө бас би мэдэрчээж тэр мэргэжлээс авдаг бас даваа талтайгаар. За үүнээс гадна даатгалын эдийн засаг чигээд мэргэжил бас бэлдэж байгаа. За тэгээд ерөнхийдөө манай хөтөлбөрүүдийн гол давуу тал нь юм бол ерөнхийдөө бүх чадвар нөхцөл гараад банкн дээр даатгал дээр аж ахуйн нэгжтэй төсвийн байгууллагууд дээр санхүү эдийн Salvation,